нь хамгийн шилдэг хэм болох. Хэн энэ бүхнийг эхлүүлснийг та нар өөрийн нүдээр харах болно. Тэр үеийг хүртэл үхэлгүй хүлээцгээж байгаарай. Ой. Нэг юм асууя. Гэнэт юу болов? Одоо санаанд ороод л тэр штт. Чи тэр чаныг их чи яагаад ихтлээ үзье яддгийг? Чи хуруу огтлогч гэж сонсч байсан биз дээ. Хуруу огтлогч юу? Чаныг тэгээд тэр хуруу огтлогч юм уу? Тийм ээ. Тийм үү? Тэгж удаагүй байх шүү. Тэр нэгэн цагт хуруу огтлогч нэрээр алдаршсан хүн байдаг байсан. Тэрний тухай сонссон эрэлхэх зоригтой Чанги тэрнийг алахаар зориг шулуудаж байгаа газарт нь очсон боловч яалтчгүй нэг хуруугаа алдсан юм. Ийм хэмэгнэлтэй юм болсон юм та. Тэгээд л одоо ийм хэрцгий болсон хэрэг. Яасан? Өөрийн бодол энэс юм бишээ. Чангийг хуруу огтлогч гэсэн чинь миний бодож байсан хуруу огтлогчоос өөрөө харна л тэр шүү дээ. Тэгээд чангийг хуруу огтлогч болохоор нь барих гэж байгаа юм уу? Муу хүн болохоор нь л ингэж болоо юу? Тийм ээ. Миний хувьд чангигээс илүү аюултай хүн чинь чи л байна да. Улс оронд эмх цэгц хэрэгтэй шүү дээ. Тийм шүү. Чи бол миний харж байсан солонгосчуудаас хамгийн хүйтэн сэтгэлтэй амьтан. Гэхдээ би заавал ялах болно. Тэр газрын зургийг хурдан гартаа оруулахгүй болохгүй. Хэрвээ чаны төрүүлж хөдлөх юм бол хэрэг буруугаар иргэнэ. Цаг алдчихвал болохгүй. Хэрвээ Эрдэнэсийн газрын зураг гэж мэдвэл тэр үднийг хаанч байсан хөөгдлэрнэ. Тамдч байсан ялгаагүй. Тэр сонирхолтой залиг юм аа. Ингэж болж байгаа юм уу? Өөрийнх нь хулгайлах гэж байсан юмыг намайг төрүүлээд авчихлаа гээд тэгээд анхнаас өөрийнх нь байсан юм шиг авах гэж араа сөөгөөд юм эсвэл юм уу? Хулгайч хүмүүст юу ёс байх вэ? Юуны ярьж байгаа гинэ. Би тийшний хулгайчууд ч гэсэн мөрдөх ёстой зүйл гэж байдаг юм. Хэрвээ өөр нэг хулгайч өөрөөс нь төрүүлсэн бол тэр хүн зайгаа тавьж өгөх хэрэгтэй шүү дээ. Энэ ч л хулгайч нарын мөрдөх ёстой зүйл юм шүү дээ. Энэ багчаагийн гихч нөхөр байж боломгүй зүйл хийгээд байна шүү дээ. Яаж бодоод өөдгөө амт юм аа. Тэгвэл багчааны энэ мөрдлийн газрын зургийг хайгаад ирэх юм бол энэ чихнээс Эрдэнэсийн газрын зураг гэдгийг батлагдах нь байна шүү дээ. Тийм ээ. Хүрээ тэр багчааны. Айлуу. Хүрээ тэр. Чиж ганцаараа сайхан баясаж байх шүү. Сэтгэл санаа сайхан болоод тэр шүү дээ. Хой. Чи сонсдоо тэр газраас алт Эрдэнэс мөнгө гэдэл бүх зүйлтэй болвол чи намайг юу хийнэ гэж бодож байна? Би ярьж хөө. Сусмар гоц. Би ихлээр нутагтаа очиод газар худалдаж авна. Тэгээд байшин бариад тэнд өвхөр тийжээгээд бас морь тийжээгээд л бас хойно тийжээх болно. Ингээд л болоо юу? Нохоо тийжээгээд л дахиад ихсэн тийжээх болно. Тэгээд газар худалдаж аваад амтан тийжээгээд л болоо юу? Цааш нь бодож үзээгүй шүү дээ. Бусдын имийг булаагаад яаж сайхан амьдрах юм бэ? Бид нар шиг амьтад ноёд төшмөд юм уу? Япончуудын доор амьдралаа гээд өөрчлөгдөх юм юу вэ? Одоо чиний хэлж.
Тэндээс эрдэнэс харуул чи юу юу? Мөрөөдөл чинь юу вэ? Би ч одоо ингэж байх болохгүй шүү дээ. Маргааш их ажилтаа шүү дээ. Чи яах гэж манжид ирсэн юм? Шинээр амьдралаа эхлэх гэж. Яагаад заавал манж гэж? Солонгост юу хийдэг гэсэн юм? Булгаач юу? Дахиж тийм асуу сэтгэл өвдөд байна. Англи юнтэйгүү. Юнтэйгүү. Иймэрхүү сэтгэл өвдөгсөн зүйл дээр байна. Ойлгож байна уу? Юу юм бэ? Одоо хэлдэг удах хэрэгтэй биш үү? Ямар нэг зүйлийг хайж болохын тулд хин нэгнийг хөөх хэрэгтэй болдог. Харин нөгөө талд хин нэг нь чамайг бас хөөж байдаг. Эцэст нь энэ хүний амьдрал нь хөөгцөөр үргэлжилдэг. Зүгдах ямар ч зам байхгүй. Ундах хэрэгтэй учраас урд нь дуусга хурдлаа. Энэ газрын зургийг олоод надад боломж олдох юм бол тэгээд хин нэг надаас чиний мөрөөдөл чинь юу вэ гэж асуувал тэр үед нь би унтчих уу? Бүгд ирсэн үү? Энэ уулыг давах юм бол тал байгаа. Тэгээд тэр талын дунд нэг уулын хяр байх өгөөд тэрнийг өнгөрөх юм бол 80 м дотор тэмдэг тавьсан газар вэ. Урд очиод хараадах. Тэгэхээр Хурдлал даа чи. за. Хажин. Шиний. Эцэст нь оллоо штэ. Тэнд байна, далаа харагдаж байна. Юун далаа вэ? Гү далаа л харагдаж байна шүү дээ. Далаа гинэ. Далаа гин шүү. Юугаа яриад байгаа юм? Юм чим. Ингээд юу болоод байгаа юм? Мангири монов шийдэ.